Одон дор суух тавтай морил бий болготлогч инхбат Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа авираатай Forward Motors болон Одон дор суугийн алтан гишүүд ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны Одон радиогоор хүрч байна. За, орой минь ганашаа. За, орой минь хүргье. За, өнөөдрийн нэвтрүүлгийн гарчийг харж байгаа бах те. Домогт гэж байгаа. Тэгээд цэргийн шагж гэж байгаа. За, энэ хүний талаар хэдүүлээ ярилцах гэж байгаа. Яагаад домогт гэж байгаа вэ гэхээр ерөн зүгээр хэрвээ энэ хүнийг шүү дээ те 1896 7 онд төссөн гэж бодох юм бол тэрээр нэг 30 гаруйхан наснда үүд болчихж байгаа юм. Хэрвээ яг дийлэнхийн барьдаг энэ 1903 онд төрсөн гэж хэрвээ төрсөн оныг нь авах юм бол 1932 гэхээр энэ хүн бараг 28 9 наснда өөд болчихж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хугацаанд бол улсын наадам 4 удаа барилдсан. Тэгээд цэргийн гэж байгаас те цэрэгт байх та гэдэг юм уу те цэргээс одоо байж барилддаг гэдэг ч юм уу. Ингээд ирж барилдахдаа 4 удаа барилдахдаа байна шүү дээ. За 1 удаа шүүгүрсэн, 2 удаа үзүүлсэн, 1 удаа төрүүлсэн. Ийм залуу байгаа даа байхгүй. Тэгээд 28 9 наснда ч юм уу өөд болцсон. Тэгээд өөд болохтой яаж өөд болцсон гэхэлэр нөгөө 1932 онд ч нэг эсэргүү нарын бослого гэдэг ч юм уу нэг Хөвсгөл аймгийн Арчаанд сумаас эхэлсэн гэдэг нэг юм яриад байдаг шүү дээ тий. Хэрвээ тэр бослого чинь ингэж явж байгаа наашаага ингээд завхнаа дамжаад арга хангаруу тариат руу гэдэг л хаашаач үлээ Хөвсгөлийн тариатаас эхлэж л ингэж явж байгаад ингээд нэлээд том бослого болсон байдаг. Тэгээд өмнөнийг нөгөө ардын армийнхан чинь бас дардаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бослогын үеэр энэ хүнийг нас болсон гэж ийм аман яриа байгаад идэг байхгүй. За зарим хүмүүс болохоор ингэж яриад байдаг. Энэ шагж гэдэг хүн биш үү? Эсэргүүний үед лам нарыг газарт савж алаад байсан гэж ярьсан байгаа. Зарим хүмүүс болохоор тэр нь 1932 онд тариатын эсэргүүгийн бүлэгт явж манаахан эсэргүү нартай байлдах үедээ шагжаа наашир гэж хашгиран дуудаад байхад эрэлгүй эсэргүүцээр хуягтад дайруулан өгсөн эсэргүү нар түүнийг сум даахгүй гэж өөрт нь итгүүлсэн байсан гэвчлэн олон яриа ам дамжин яригддаг. За нөгөө талдаа болохоор юу гэж ярьдیں гэхээр 1932 оны намрын ихэнх сард Архангай аймгийн нааданд барилчаад харж явсан түүнийг тэр үед эд дэгдээд байсан тариатын хүрээний лам нарын бослогыг дарагчид нэр зүүсэн энэ дамран малгайтнууд андууран баривчилж хэлс хэрэг хүлээлгэхийг завдахад шагж авраг тэднийг ийш тийш нь тараан шидчихэ гэж байгаа байхгүй. Гэтэл тэдний дундаас хэн нэгэн улаан хувьсгалж их аврагыг буудан хороосон байна. Түүгээрч барахгүй цэргийн шагж авраг гэдэг нь хувьсгалын эсэргүү итгээд байжээ гэдэг худал дүгнэлт бичсэн тухай хүмүүс ярьдаг. Мөн Баттаа ноттой зүйл бас байхгүй. Гэх мэтчлэн иймэрхүү ярианд яваад идэг. Тэгэхээр өөр нь бол нэг за өсрөөд нэг 30 орчим настай эрг ихэд улсын наадамдаа ингэж барилдсан. Тэгээд цэргийн гэж цоллогдсон тий. Тэгээд бас л ингэж дэвж дүүлж явж исэн нэгэн эрийн талаа хэдүүлээ өнөөдөр ярилцах гэдэг юм. За тэгэхээр энэ хүн болохоор яг уу тухайн үеийн бүх сонирхогчид одоо бидэнд нэг 2 3 хаан зураг нь бас байж магадгүй. Тэгэхээр тухайн үеийн бүхийг одоо судалдаг хүмүүс гэдэг юм уу түүний бие хааг нь одоо эргэн тойронд нь барилж исэн хүмүүсээс те хамт цэргийн алтанд байсан хүмүүсээс ерөөхдөө ингээд яриа авахд байна шүү дээ. Шагж бол тэр үеийн бүхчүүд дотроо томд тооцогддог. Боловч бас жижигхэн биетэй биш. Засшин шагаа шиг хав дөрвөлжин дүв дөрвөлжин хүрэн бор өнгөтэй эрдүү хав дөрвөлжин барьцнаас маш ширүүн хурдан түргэн барилдаг бүх байжээ гэж байгаа байхгүй. Шагж арслан ордог, хав золгож хутгадаг, хонгоддог зэрэг олон их сайн хийдэг, бас тонгорч барилдаг байсан. Бас дархан мэхэн тонгорооч гэж ярьдаг. Ийм хав дөрвөлжин биетэй нэг ийм эрдүү залуу байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг уу саяны энэ хитгэн өгүүлбэрийг уншихад зарим дээр нь те шагж авраг тэ саяныхтар болохоор шагж арслан гэж байгааз тэ шагж арслан гэж байгааз. За үүний учрыг хэдүүлээ одоо тайлах юм. За мэдээж яг одоогийн шиг дүрмээр байсан бол тэ одоо 10 даваал шууд төрүүлчихэж байгаа авраг цолтонд хүрсэн хүн байна. Гэтэл энэ үед чинь төрүүлээд авраг өгдөггүй ч юм уу. Бас ийм үе байсан. За тэгэхээр 1900 одоо түрүүний ярьжсэнээр 1903 онд за тэгээд 1903 оны туулай жилийн намар одоо энэ Санж Метог гэдэг айлын одоо гэрт нэгэн хүн мэндэлсэн нь хожим Монгол мөхийн түүхэнд нэрээ үлдээсэн шагж юмаа гэж. Завхан аймгийн Булнай сумын Зэрэгэ, Нам бууз, Нүхэн хад, Замын хязаагаар нутагтай энэ хөх Санж Метвинд мэндэлсэн гэж байгаа байхгүй. За тэгээд ер нь бол энэ хүн улсын наадамдаа 4 удаа барилдсан, 10 давж 1 удаа төрүүлсэн, 9 давж 2 удаа үзүүлсэн, 8 давж 1 удаа шөвгөрсөн. Энэ амжилтаар бол аль хэдийн аваргын цол одоо болцлыг хангацсан байсан. За гэж 9 даваад 2 үзүүлсэн. 2 үзүүлсэн. Тэгэхээр 10 даваатай барилдаан байсан байх нь шүү дээ. Тэгэх нь байна те. Тэгэхээр одоо 512 бүх барилж байгаа тохиолдолд 9 даваатай байдаг шүү дээ. Гэтэл үзүүлэхдээ 9 даваад үзүүрлэлсэн байгаа байхгүй тий. Тэгээ 10 давах юм бол төрүүлэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр өөрийнх нь оршин наадмууд нь
одоо 4 удаа барилдахад бараг дөрүүлэл 512-оос дээш бөхтөө улсын наадам болсон байсан. Тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одооны дүрмөр бол одоо 9 тавчих юм бол шууд арслан ч гэдэм байх гээд шүү дээ. Гэтэл эн чинь 9 таваад үзүрлээд тэгсэн ернээс арслан болохгүй яваад байгаа байхгүй. Тухайн үеийн одоо нэг юм дүрмээр бол тий. За ер нь бол цэргийн шагж гэдгээр нь манайхан хайгаад үзвэл бас хүн амьтнаас гоё яриа дуулдах байхаа. За тэгээ үндэсний бүхний холбооны одоо энэ календар байдаг. За энэ календар дээр бол одоо бас өөрөөр тэмдэглэсэн байдаг. За ер нь бол ингээд 1903 оны туулаа жил төрсэн байгаа тийм. Тэгсэн чинь Санж Метов гэдэг айлын хөвгүүд бол ер нь л хөвгүүд нь дийлийнх нь барилддаг. Барилддаггүй хүн байхгүй. За барилддаггүй хүн байх юм бол ерөөсөө нөгөө барьж чадал тэнхээгээрээ бусдаасаа дутдаггүй. Барилддаг нөхдөөдөөсөө ч илүү. Зарим нь бүр шагжаас ч илүү байсан гэдэг. Шагж бол одоо дээр ахта бас өөрөө бас тийм том биш байгаа байхгүй. Энэ нь тэдний ах дүүс нь бүгдээрээ тийм хүчит хүмүүс болохыг харуулдаг. За шагж бол хүүхэд ахуй наснаас адуунд их дуртай, моринд ирэмгийн нөхөр байсан гэдэг. Тэрээр 1927 онд улсын баяр наадамд анх удаа барилдсан. Ингэхдээ 27 онд ч тийм. Тэгэхээр чи нэг 10 за энэ чи 3 оны гэхээр чи 24 мөрөвтэй юм уу тийм. Ийм үедээ л анх улсын наадамд барилж үзэж байгаа байхгүй. Тэгээ цэргийн гэдэг одоо ялгах тодтолтойгоор тэр үеийн дансанд бүтгэгдсэн байдаг. За 1931 онд бол цэргээс халагдахын өмнө цэргийн дарга байсан гэж яригдгаас тооцож үзэхэд цэргийн албыг бол одоо энэ 20 хэдэн оноос 30 хэдэн он гэхээр чи ер нь бол цэргийн албыг нэлээд удаан хийсэн тийм. Цэргийн албанд нэлээд удаан байсан бай таах гэдэг. За шагж бол 28 настай үедээ Эрдэнэзуугийн сор залгах наадам гэж тэнд барилдаан болсон юм байна л да. Энэ наадамд барилдаж төрүүлсэн бас мэдээ байдаг. Гэхдээ улсын баяр наадамд бол 30 нас хүрж иж сүлд барилдсан гэж байгаа. За энэ нь бол тэр үеийн сайн бүгчүүдийн зарим нь болохоор нас бий гүйцээг авах үедээ те том бүгчүүдтэй барилдах юм бол би чинь няцардаг аа, давжаардаг аа, зориг зүрхгүй болдгоо гэж бас нэг юм яриа юм уу тийм одоо дам одоо бэлтгэлийн юм ч юм уу явдаг байсан. Тэгээ манай хүн бол 30 нас төгтлөө ер нь бол барилдаанд бол нэх барилдаж яваагүй. Гэхдээ бүх талаараа бэлтгэл хийж, дадлаг туршлага суулгаж өөртөө ингэж одоо авч ил байсан байгаа юм л та. За Хөг Санж Метвих бол одоо эрэгтэй хөгд олонтой. Тэдгээр нь бүгд барилдаг айл байсан. Шагж нь бол цэрэгт явахаас өмнө ардын өвсгөлийн 14 15 жилийн баярыг тэмдэглэсэн хошуу наадам гэж байдаг те. Одоо нэг улсын наадмаас гадна хошуу наадам, засгийн наадам гэж байдаг. Тэрэн дээр хошуу наадамда буюу 1925 он 26 онд дараалал нь төрүүлсэн байсан. Хошуу наадамда бол улсын наадамд барилдаагүй шүү дээ. Анхлан төрүүлэхдээ шүвгийн 8-д өөрийн төрсөн ах хайдавтай тунж барилдсан гэж байгаа. Тэгээ тэрийг ахыгаа хаяад тэгээд үзүүр түрүүнд энэ дөш гэдэг энэ рэнчин самбууг бас хайж төрүүлж исэн гэж байгаа. За энэ нь болохоор яг хуу 1936 оны гэж ер нь тодголтой явна. Дөнгөө нэг хошуу наадамд бас барилдаа тэнд нь бол улсын рэнчин самбуу гэдэг нь улсын заан цолтон байсан юм билээ. Тэгээд тэр хошуу наадамд барилдахлаар чи улсын цол олохгүй шүү дээ, тий. За тэгээ хойчин жил буюу хошуу наадамдаа бас шүвгийн дөрөвт мөн өөрийн төрсөн ах нанзад тулгаттай тунж орхиод 7-гийн даваанд аймаг суманда эд цоорж исэн, гарч исэн тэр үед дулмаа шонхрыг өвдөг шороод бас төрүүлж исэн. Тэгээ 2 жил дараалал төрүүлсэн байх нь шүү дээ. За ингээд Санж Метийн шагж нь бол 1926 оны намар цэрэг татгдсан байгаа. Тэгээд цэрэг татгдахдаа нөгөө гайл гэдэг шүү дээ, тий. Гайлын хороонд албааш эхэлсэн байгаа байхгүй. За тэгээ 1926 оны улсын заан ардын өвсгөлийн партизан Гүрийн Дэндүв гэдэг хүн шин цэрэг шагжийн тухай сонссон байх нь л дээ. Тэгээд яасан ихлээр партизан Дэндүв нь цэргийн дарга байсан. Тэгээд буян тухай цэргийн карантинд гарч исэн чинь хөдөө аймагаас сайн барилдаг нэг залуу цэрэг татгадж ирлээ гэж ярилцчихсэн манай шагж байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр шагжийг сорих болж сайн барилдаг дарга цэрэг нарын 10-аад хүмүүсийг цуглуулж хагаад шагжтай ч цэрэгт ирсэн байгаа шин карантинд ихэр чинь дөнгөж ирсэн байгаа байхгүй. 10-аад гарan юм сайн барилдаг цэргийн дарга цэргүүдийг цуглуулж хагаад шагжтай ч байсан цууруулаад барилдуулсан чинь цөмийг нь хайж исэн гэж. Үүний хойно дахин сорих болж цэргийн ундны ус зөөдөг ягаан шар гэж одоо ягаан шар гэдэг шар өхрөл байх нь шүү дээ, тий. Шарыг өргүүлэх болоход шагж зодог шуудгаа өмсөд өрд зогссноо ухсхийн нэг гараараа өвчүүн доогоор нь оруулж нөгөө гараараа цавин доогоор нь оруулж хөндөрүүлэн үүдэн хойморч нэ явжээ гэж. Тэгэхээр энэ хав дөрүүлчин бас айгүй тийм тинхээтэл нөхөр байсан шүү. Том гэхээс илүү те яг юм хав дөрүүлчин лагс нэг юм бятаал хүн байсан юм шиг байгаа юм. За шагж нь 1927 оны улсын баяр наадамд одоо нэг 27 оны наадам багхгүй юу? 960 бүхийн барилдаанд оролцсон 8 давж Архангаан Жамин Банзар Өвөр хангаан аюур нартай шүвгийн дөрөвт үлдээд аюур дунж улсын заан цолыг шууд авч байгаа. Энэ нөгөө нэг анхных наадам 1927 онд. Тэгээ шүвгийн дөрөвт үлдээд эн чинь тавас нөгөө 960 бүх гэхээр чинь үзүүр дөрөв чинь 10 дээрээс те. Тэгэхээр чи 9 дээр чинь шүвгийн дөрөв гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай хүн чинь 8 давж иж үзүүр дөрөнд очиж байгаа байхгүй. Тийм байх. Зүг. Тэгэхээр чин биш ээ. 10 даваатай юм байна. 10 даваатай. Тий. 10 даваа чин үзүүр төрийн 10 даваа. Шүвгийн дөрөв чин
юуны 9 даваад чинь шүгэн 4. Тийм. Тэгэхээр чи 8 даваад шүгэн 4 дээрээс унчиж байгаа байхгүй тий. Тэгээд улсын заан гэдэг цолыг авсан юм байна. За мөн ондоо чөлөөгөр гэртээ харж орон нутгийн барилдаанч бас барилдаж явжээ. За Галийн хорооны цэрэг инхүү амжилтаа сайн барилдаж арслан заан босноос хойш олон түмэн цэргийн шагж тэгээд жанжны бүх хэмээн нэрэдэж ирсэн байна. Анхны наадмаас нь тий. За хоёул хамтдаа ажиллаж ярьч. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors event итгэж байна. За энэ компани нь Японы автомашины сэлбэг засвар үйлчлэгээний салбарт 1999 оноос хойш 26 дахь жилдээ хэрэглэгч таны найдвартай түвш болон ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд тэд хариуцлагатай байдлаар ажилласны үр дүнд Японы улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. За дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгож байгаа. За учир нь авто сэлбэг засварын үйлчлэгээ гэдэг нь зүгээр нэг техник биш, таны амь нас, эрүүл мэнд, за гэр бүл, эд хөрөнгөтэй шууд холбоотой. Энэ бол яг үнэн байж байгаа. За мөн Forward Motors-ийн маань сэлбэг борлуулагчид авто засварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй бүр урилга явуулж байгаа тийм. Бидэнтэй хамтран ажиллаад бүгдээрээ гоё Японы оригинал чанартай сэлбүүдээр монголчуудаа хангая гэж байгаа. За Forward Motors компани танд зөвхөн автосэлбэг бус аюулгүй байдал, итгэлцэл, хамгаалтыг санал болгож байгаа. За тэдэнтэй холбогдох утасны дугаар нь 7510 7510. За Facebook-ийн Forward Motors гэдэг пэйж байж байгаа. Энэгээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За баярлалаа. За баярлалаа. За ингээд нөгөө Галийн хорооны цэрэгчин улсын наадамд ороод улсын заан цолонд хүрч байгаа. Бүр шүгэн дүүдэр гараад ирж байгаа тохиолдол. За ингэн гутал чи нөгөө нэг цэргийн дарга одоо жанжин ч гэдэг юм уу те. Энэ хүмүүс чинь мэдээж маш их баярлана. Тэгээд өөрийнх нь тодтгол нь цэргийн гэдгээр те цэргээс ирсэн учраас цэргийн шагж гэж яваад байгаа. За тэгсэн чинь тухайн үед бүх цэргийн жанжин байгаа хорлогийн Чоолсонгийн хувьд түүнийг тухайн үеийн бас л том цуутаа аврах болох босоо самдан аврахтаа барилдуулж хүчийг нь сорихоор хан хинтийн аймгийн нааданд барилдуулахаар дагуулж утсан гэж байна. За одоо хинтээр авч чи барилдуулах чинь. Ардын цэргийн 1-р дивизионы тунгийг Өндөр хаан уулна 8-р сарын 8 дахиж аймгийнхантай хамтдаган хийсэн өргөн дэлгэр наадам болсон юм байна. Энэ наадам дээр барилдуулах гээд. Тэгсэн чинь олноо нөгөө босоо самдан гэд нэрлэгдсэн босоо гэд нэрлэгдсэн самдаа аврах цэргийн шагж одоо энэ хоёрыг хооронд нь барилдуулахыг те барилдахыг хүмүүс тэс чадан хүлээж байгаа байхгүй. Тэгээд тэр наадам дээр энэ хоёр хүчтний барилдааныг үзэх гэл наадмын улсад технэ шүү дээ. Одоо хүчтэн гэж манай хүн ч болоод 23 4-тэй ч юм уу. Ийм л байх нь. Тэгсэн чи ир бэр таширцсан байсан 28х настай байгаа энэ босоо самдан гэдэг нэг авраг маань нөгөө бүх хүн бүдүүн өвсөнд гихчээр нөгөө шүгэн дөрөвт өөрөө шүгэн дөрөвдөр гарч ирчээд нөгөө талд бас манай шааж гараад ирсэн байна шүү. Тэгсэн шүгэн дөрөвд гарч ирчээд өөрөө энэ цэл навааны цэрэн гэдэг хүнийг өөрөө амлаж авсан юм байна. Тэгээд тэрнтэйгээ барилж байгаа шүгэн дөрөвдөр өөрөө унаад гисэн юм байна. Ингээд ер нь бол одоо Монгол бүхийн зүлэг ногоон дивжиг эзэнэж явсан гайхамшигт тэ энэ бүх тэгээ нөгөө талд нь одоо шинээр зүрэн гарч иж байгаа цэргийн шагж хоёрыг барилдах энэ хоёрын наадмыг үзэх, ноцтолтооныг үзэх одоо наадамчдын ад дутсан хэрэг болж байгаа байхгүй. За энэ наадмын тухай яг 1927 оны үнэн сонинд одоо бичигдсэн байд юм байна л да. Тэгээ энэ дээр болохоор ингэсэн байлаа. Наадмын 5 дугаар өдөр хур буун жанжны бүх цэргийн шагж гихч наадмын төрөг авч урд олгосон цол дээр баярлах бардам төрөмгийн чимэг олгожээ гэж бичсэн байгаа. Тэгэхээр яг энэ хан хинтэд болсон энэ наадам дээр нөгөө нэг босоо самдаа аврагч шөгийн дөрөвдөр унаад нэг шагжчин явсараа төрүүлсэн байгаа байхгүй. За ингэж бас нэг бүртгэгдсэн тухай мэдээлэл нь байдаг. За шагжийн хувьд болохоор цэрэгт багта Улаанбаатар хотын Гайлийн хороо. За тэгээ эх орныхоо Торхон хил, Хөвсгөл аймгийн хойд хязгаардах Гайлийн хороонд алба ашиж ирсэн. Ардын өвсгөлийн партизан зохиолч Дамдин гэж хүн байгаа. Энэ хүн 1966 онд хэвлүүлсэн Монгол бүх номондоо энэ хүний талаар бяж чадлыг нь харуулсан үйл явдлыг нүдээр үзснээр тэмдэглэсэн байдаг. Энэ шагжийн талаар. За тэр үед буюу 1930-ад оны үе юм шиг байгаа. Улаанбаатар хотны Гайлийн хороо гэж Аян жингийн элдв бараа хураасан нэгэн их газар байсан юм а. Одоогийн залуучуудын холбоон байгаагийн урд дэвсэг дээр Гайлийн хорооны улаан байшин байх бөгөөд эргэн тойрон шавар хэрэмтэй дотроо олон жижиг байшин том сарвчин агуулга сэргзүүлтэй байлаа. Аян жингийн цуваа тэр их хашаанд орж ирэх сацуу тэдний ачаа барааг хүлээн авч задгаа том агуулгад хураадаг бөгөөд тийм ажилт заяа. Шагж, банзар нөгөө бид нар нөгөө галт магна кинонд дэр гарч ирсэн нөгөө нэг Молиг Баточир гэдэг чи яг энэ Баточир гэдэг хүнээ санаа авсан шүү гэдсэн шүү дээ тий. Тэр Баточир химээх 3 хүн буюу 3 ийм сүрхий бүх томилогдсон ажиллаж байсан нь одоогоор бол нэг томхон баазын ачаа ачигч буулгач гэсэн үг ээ. Тэгэхээр энэ 3 хүн нийлээд тэр ачаануудыг буулгадаг байсан байгаа байхгүй. Тэд болохоор том томоороо
тэн болгож боосон хятад барааг шүүрэн авч агуулгын дотор дээш нь үе үеэр нь шидлэн овоолж байдгсан гэж байгаа. Бас тэрэн дээр Гали хорооны том хашааны гол сахиулаар алдарт 2 м 45 см өндөртэй нөгөө далаа чонхор вангийн өндөр хонгор гихч маш их сүртэй хүн зогсож байсан нь бүрл сүрдэм харагдуулдаг байсан гэж байгаа. Тэгэхээр одоо тийм хятад бараа ингээд том орно одоо бид нар нөгөө нэг гард магнагаас төсөөлөд байна л да тийм ингээд дөрвслөө бодсон ийм юмыг л юм 3 4 хүн өрөөсөө аваад үе үеэр нь шидээл ингээд өрөөд идэг байсан тухай энэ хүн өөрийнхөө 1966 онд гаргасан Монгол бүх номонд тэмдэглэл үлдээсэн байдаг. За манай Шагжийн хувьд болохоор 1928 оны улсын наадам. Сая чинь бол нөгөө 27 оны наадам дээр шүү дээ тий. 27 оны наадам дээр шүгэн дүрд үлдээд яаж байгаа шүү дээ тий. Тэгэнгუთ энэ хүн чинь ерөөсөө 1927, 28, 29, 30 ингээд 4 жил барилдсан байхгүй. 27 онд нь шүгэн дүрд үлдсэн байгаа шүү дээ тий. 28 онд нь үзүрлээд, 29 онд үзүрлээд, 30 онд нь төрүүлж байгаа байхгүй. Яг ийм 4 жил ерөөсөө яг улсын наадамд орж ирсэн. Ийм хүн байд юм бэл. За тэгээд тэрний нөгөө саяны ярьж байгаагаар 1929 онд болохоор шүү дээ тийм. За 28 онд ч юм болохоор 27 онд ч гэсэн 28 онд ч юм болохоор 1000 орчим бүхөөс мөнөөхөн аюур хоёулаа үлдээд бас өвдөг шороод үзүүрлсэн байдаг. За тэрээр 1929 онд болохоор 600 бүх барилдахад гэж бас зарим тэмдэглэгээр 600 бүх барилдахад 9-ийн даваанд луу гүний алдарт Вандан аваргыг хайж за үзүүр түрүүнд болохоор босоо банзартаа шалгарсан байгаа. Наадамчин олон Шагжийг айдгүйгээ авдартаа хийлээ буюу алдарт Вандан аваргыг хайцсан юм чинь те. Өөрөө бол аврах түрх замаа нээжлээ гэж байсан боловч босоо банзарт унаж үзүүрлсэн байдаг. За ингээд хойдон жилийн наадам хол байна гэвч манай он даагаа нэхэл те төрүүлж авраг болондоо гэсэн бодол үргэлжлсээр явсан гэж. Шагжийн дархан мэхэн тонгороо энэ наадмын дараа Архангай аймгийн наадамд очиж барилдаад үзүүр түрүүнд Арваа хэрийн банд заанд очоод бас үзүүрлсэн байгаа. За аймгийн наадмын дараа ч нэг Архангай аймагт очиж барилчаад буцчихт нь яг хойгоороо буцсан бол нэг Булган аймгийн сумаар дайрна л да. Тэгэхээр Булган аймгийн Дашин жилэн гэж сум байдаг. Тэгсэн чинь Дашин жилэн суманд бас очоод одоо тэнд ч бас наадам болж байгаа гэж байна. Тэгсэн чинь энэ наадам дээр Шагж нөгөө банд заанаас даага нэхэр очсон байгаа. Тэгсэн чинь нөгөө сансандаа хурч бас тэр түүнийг үзүүр түрүүнд хайж төрүүлэх гэхээр банд заан тэнд очсон байгаа байхгүй юу? Урд нь хайцсан. Тэгээд манай хүн чинь банд зааныг хаана барилгаж чинь гэж бодоод тэгээд Дашин жилэнд байна гэхээр араас нь очоод тэгээд тэнд нь давсан юм шиг байгаа. Тэгсэн чинь энэ тухай болохоор банд одоо энэ арслан гэдэг банд заан байж байгаа. Сүүлд арслан болоод юм уу. Тэгээд арслан болохоор одоо дурсамжаараа үлдээгсэн нь болохоор аймгийн наадамд бид хоёр үзүр түрүүнд үлдлээ. Гол мих нь бид хоёр адилхан хоёулаа тонгордог. Хоёр биенээ ээлжлэн тонгосоор яваад хөлийн цэц хүрдэг. Засуулууд бутаацдаг. Тэгээл Шагж бит хоёр ээлжлэн тонгосоор би унгаж төрүүлсэн юм. Тэгээ би нөгөө аймгийн Архангай аймгийн наадмаас буцахтаа Шашин жилийн сумын наадамд барилдах болсон. Ингээд Шагжийг буцсан гэж бодоод тоосонгүй барилдаж энэ наадамд надаас өөр хэн төрүүлэх вдэ гэж бодон хоёрын давааны үеэр айраг уугаал дадгөр явж исэн чинь Шагж гараад ирсэн гэж байгаа байхгүй. Ингээ бид хоёр үзүүр түрүүнд бас хоёр талаас барилцаараа үзүүр түрүүнд үлдээд мөн тонгоролцож явсаар би ойчоод өгөө гэж байгаа байхгүй. Тэгээд энд унахтаа айгүй хүчтэй болсон гэж байгаа. Айргаараа бөөлчөөд тунд сандрагсан гэдгээ гэж байгаа байхгүй. Шагж нь ингэж 1929 онд нөгөө бандаас аймгийн наадмынхаа тий Архангай аймгийн наадамд унтсан даага нэхэд одоо араас нь авч чадсан бол 1930 онд улсын баяр наадмаар Босоо банзар гэдэг. Бас банзар гэж том бүхөөс төрүүн ч бас унтсан шүү дээ үзүүрлэлсэн. Босоо банзар арслангаас даага нэхэн үзүүр түрүүнд бас хайж төрүүлж байгаа 1930 онд. За тус наадамд бол одоо 1930 оны наадамд чинь 864 бүх зодголсон бөгөөд Шагж цолны ирэмбэр 9-ийн даваанд шүгээн дөрвд үлдэж шинээр заан цолны болцол биелүүлсэн мөнгөн морьтын чимтийг амлан хайсан бол тунаанд хүч үзсэн банзар арслан булганы дэндв зааныг өвдөг шороод болсон байдаг. За ингээд нөгөө банзар дахиад Шагж хоёр чинь дахиад үзүү түрүүндээ гараад ирж байгаа байхгүй. За ингээд нөгөө даага нэх юм болж байгаа. Үзүү түрүүний 10-ын даваанд улсын заан цолтой Шагж банзар нарын хэн давсан авраг болох байсан. За яг хуу энэ дээр юу гэж байгаа юм гэхээр Шагж маань бол тухайн үед төрүүлээгүй учраас арслан цолонд хүрээгүй байгаа. А банзарын хувьд болохоор нөгөө өмнөх жилд төрүүлсэн учраас арслан цолонд хүрсэн байхгүй. За ингээд ер нь бол тухайн үед яг хуу төрүүлэх юм бол арслан болдог ч юм уу. Тухайн үед бол 512 бүх барилдах тоо их бага байсан юм шиг. Дандаа л дээшээ барилдаг. Тэгэхээр дандаа л 10 давж төрүүлдэг тий. 10 давж төрүүлэх юм бол арслан цолонд хүрдэг ч юм уу нэг ийм дүрм журм яваад байгаа. Одоо болохоор нөгөө 10 даваа төрүүлсэн бүх чинь шууд авраг болоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр ч одоо энэ үед нэг ийм тооны хувьд ч юм уу дүрм журмын хувьд гэсэн арай өөр байсан юм шиг байлээ шүү. Тий. Одоогийн дүрмээр бодох юм бол бараг дархан авраг гэж харагдаад шүү дээ. Тий одоо нэг өмнөх төрүүг хэрвээ 9 даваад үзүүрлэлт нь арслан авцсан бол тий дараачлал нь авраг аваа тэгээд
дархан болохоор байгаас тэ бараг л тий. Дахиад Төрүүлж баян ярьж аварга алгасаад шууд дархан болчмоор санагдаад. Одоогийнхоор бол тий. За яг энэ 1930 оны энэ наадам дээр бол тий үзүр төрүүний 15-нд одоо энэ банзар хэмээх асланг даваад манай Санж Мэтвийн шагж бол шийдэмгий сайхан барилдаж учраагаа давснаар улсын арслан гэдэг цолыг тухайн үед бол хүртсэн байдаг. За ихэнх ном материалууд дээр төрүүлэлт нь арслан цол өгсөн гэж бичсэн байдаг байхгүй юу. За тэгэхээр бид нар энийг л барьж байгаа. Тэгэхээр өмнөх 3 удаагийн наадам дээр манай хүн бол заан золтол барилдаадсан байгаа байхгүй тийм. Үзүрлэгтэй 9 даваад үзүрлэгтэй хүртэл заан золтол барилдаад байсан гэж үг. За 9 давж 2 удаа үзүрлэхэд яагаад цол нэмээгүй шалтгааны талаар бол одоо ерөнхийдөө нэг юм бидэндээ хувьд нэг юм бүдүүг адаг баримжааг болохоос ш. Өөр мэдэх юм алга. За 30 оны улсын наадмаар бол шагжид унууд үзүүрлэн авраг золонд хүрч чадаагүй нөгөө банзар арслан маань сүүлд 1977 онд спортын мэдээ сонины сурвалжлагч за яруу найрагч Орхон Сэрлэн гэж хүн байдаг. За энэ хүнд бол одоо ярилцлага өгсөн. За тэгээд энэ ярилцлаганда нөгөө нэг яг өөрөө шагчтай таарсан хоёр наадам хоёулангийн дууссан байт юм билээ. За эхлээд 1929 онд нөгөө нэг таарад манай он чин шагжиг даваад өөрөө төрүүлсэн шүү дээ, тэ. Тэр наадмын талаар ярихдаа ингэж байгаа. За би 1929 онд ирж барилдахад учиргүй олон бүх барилдсан юмсан. За вандан авраг, лунда, шагж бит төрөө одоо үлдэж шөгийн дөрөвд үлдэж вандан авраг шагжиг авсан. Лунда бит хоёр хоорондоо барилдаж би хайсан. Аврагыг шагж хайсан. Ванда аврагыг хайсан. Шагж бит хоёр үзүүр төвөд булаацлахаар барилдаж шагж миний доогоор гүгээд ирлээ. Намайг дагуулаад дугтартал дагаад хөл ороохоор нь тонгорцсон. Манер дагаж өмнө маань гараад намайг залгуулan тонгорч иххэн тэр. За ингээд тонгоронгууд нь урд нь гарч байгаа дахиад тонгорсон байх нь шүү дээ. Би өмнө нь гараад бас л тонгорлоо. Бид хоёр бие биенийг бараг 10-аа тонгорсон баха. Би зүүн гараараа түүний зүүн хөлийг дотор талаас нь суульж хайсан юм. Би төрүүлж манер үзүүлсэн юмсан. Мөн ч халгаатай хүн байсан юм да гэж 29 оны наадмынхаа ярьдаг. За энэ дээр бол манай тонгорж явсаар хагаад ямар ч сан шагж нь үзүүлээд энэ банзар гэдэг хүн бол арслан болж байгаа шүү дээ төрүүлээд. За одоо 30 оны наадмын талаар бол харин 1930 онд шагж бит хоёр бас л хоёул үлдэж намайг суйлаад зүүн хөлийн автал хөлөө ганц чигээр миний баруун хөлийн дотор талаас хутгаад тонгоосон чигээрээ дагуулan тонгорхон тэр би унаж үзүүр булаацал би унаж одоо үзүүр авсан билээ гэж байгаа юм байна. За ингээд ер нь бол энэ хоёр хүн дараалаад 2 жилдээ үзүүр түндэ гараад ирсэн гэсэн үг. Ер нь энэ шагж гэдэг цэргийн шагж гэдэг энэ хүний амжилтыг харахлаар шүү дээ, тэ. За энэ хошуу наадмуудад бол одоо цэрэгт явахаас өмнө гэх чинь баг 18 19-өөс өмнө тэ 2 жил дараалаад төрүүлсэн байсан. За тэгээд цэрэгт байхдаа Хинтээ аймгийн наадамд очиод дахиад төрүүлсэн. Аргангаа наадам дээр очиод бас унтсан тэ. Тэгэн гутлаа наашны гутлаа Дашин жилингийн наадамд очиод төрүүлсэн. За тэгэн гутлаа 27, 28, 29, 30 гэд дараалаад 4 жил улсын наадамд оролцсон. 27 оны наадам дээр шүгийн дөрөвд үлдээд улсын зам болсон. 28 он дээр үзүүлсэн, 29 он дээр үзүүлсэн, 30 онд төрүүлж байгаа байхгүй. За ийм л амжилтыг үзүүлсэн. Үнэхээр мундаг бүх байна. Ааха. 4 удаа орж байгаа шүү дээ. Тий, улсын наадамдаа шүү дээ энэ чинь. Тэгэхэд хамгийн бага амжилт нь шүүгэн дөрөв байгаа байхгүй. Тэгээ бодох. Тий, тэ. Одоо юу гэдгийг эхний наадамдаа ороод 2-ын даваанд унаад гэдэг юм уу 3-ын даваанд унаад ч юм арай хийн улсын начин болоод гэж ярихдаггүй бас энэ хүн дээр тий. Тэгэхээр чин бас л тэг босож жижиг наадмуудтай баг бүгдэнд нь төрүүлчихэд байгаа үст тий. За ийм хүний талаар яриад байгаа учраас бид нар урдталтанд домогт гэж нэмж байгаа. Дээрээс нь нөгөө нэг өөрийг нь цэргийн гэж тий. Цэргийн гэж тодтогддог учраас цэргийн шагж гэж бичсэн байгаа шүү. За шагж нь бол тэр үеийн бүгчүүд дотроо мэдээж нөгөө томд тооцогддог. Бас жижигч биш. Зассан шагаа шиг дөв дөрүүлчин хүрэн бор өнгөтэй эрдүү хав дөрүүлчин барьцнаас маш ширүүн хурдан дүргэн барилдаг бүх байсан гэж байгаа. Шагж арслан бол одоо ордог, хав дөрүүлчин хутгадаг, хонгоддог зэрэг олон сайн михтэй бас тонгордог. Тонгорог нэрж штэ тий. Бид хоёр нэг 10 гаруй тонгосон байхаа гэдэг штэ тий. Тэгэхээр бас амар үз. За араас нь хүмүүс энэ хүний талаар дурсаж өгүүлсэн хид хідэн одоо нөгөө яриа байт юм байна. За 1959 оны улсын их баярын наадамд улсад 3 төрүүлээд байсан Дарин Дамдин аваргын барилдааныг харж суусан улсын арслан босоо хэмээх банзаргай уулга алдан нэг үед дуусч ирсэн. Энэ Дамдингийн бие төрөх барилдаан шагжаас ялгах юмгүй хүн. Ийм ихтэй хүнийг аргадахад хэцүү байдаг. Шагч чин түргэн хавчгаа барилддаг, мөн ч халгаатай бүх байсан юм гэж дурсан тухай бичсэн байдаг. Мөн би шагч шиг цээж бөхс тэнцүүхэн 4 талын ноцолтоонтой бүхийг үзэх нь байтугай дуулаагүй. Та нар дархан авраг Батсуурыг гар мэхэнд сайн арслан чүлтэм сөрөнг хөл мэх гарамгаа хийдгийг мэднэ. Шагж бол тэр хоёрын цээж бөхсөд залгацсан юм шиг барилдаантай. Тийм л бүх байсан да. Түүний аль нэг мөч газар хурж байсан ч ундаггүй.
Тийм л хүн байсан. Тэр үеийн бөхчүүд шагжийг хаяна гэвэл агаарт баглаж байж, агаарт өргөж байгаа баглж иж газарт үрж тавь гэлцдэг байсан тухай дурсамжийг улсын зан Ринчин самбууга ярьсантай бас яг таарж байгаа. Тухайн үед ч юм бол одоо энэ Батцуур гэдэг нь бол тухайн үеийн бас эд авраг Батцуур штэ тий. Шарвын Батцуур аврагын тухай яриад байгаа. За улсын зан партизан Дэндүг зан гэж байгаа. Энэ хүн болохоор за би ч яах вэ? Улсын нааданд бүхийн симхэгээр нэг удаа долоод авч заан болсон ухаантай гэж ярьж эхэлж байгаа. Шагж Арслангийн тухай тогтож хуужлаа. Партизан Дэндүгөө бол цэргийн дарга байсан. За тэгээд буян тухайд цэргийн лагерт гарч исэн чинь архангаагаа сайн барилдаг нэг залуу цэрэг татаж ирсэн гэд тэр нь шагж байсан юм. За нэг өдөр шагжийг сорих болж сайн барилдаг дарга цэрэг нарыг 10-аад хүмүүсийг цуглуулж байгаа цуврж барилдуулсан чинь шагж нөгөө хэдийн цөмийг нь хайсан. Үүний хойно дахин сорих болж нөгөө цэргийн ундны ус өдөг ягаан шарыг өргүүлэхэд шагж чинь те үүдэн хомрын чинээ өргөж явж исэн юм шүү дээ. Хоёр дахин ингэж өргөхөд үнэхээр хүчтэй бөх гэж цуглагсад гайхсан юм да гэж энэ партизан Дэндүгөө өгүүлсэн байгаа. За даян авраг Жамин гэж хүн байгаа. Арслан их тоож ярьдаг байж эсэргүү нарт хууртаагүй болж сайн барилдах байсан юм да. Шаасан гат шиг суйртай бүх байсан гэж энэ даян авраг Жамины хувьд хэлсэн байгаа. За түрүүний яриад байгаа одоо энэ Арслан гэдэг авраг гэж гарч ирээд байгаа энэ цолныхын талаар ярих юм бол завхны энэ шагжийг 2 жил дараалан үзүүлсэн ч Арслан цолыг олгосонгүй. Эн чинь бас 9-5 үзүүлж байгаа шүү дээ. 9-5 үзүүлэхэд Арслан цолыг олгоогүй. Ардын хувьсгалын 6 жилийн наадмаар 8 давж их шүүгт хүрч улсын заан цол хүртэж ардын хувьсгалын 7 жилийн наадмаар 9-5 үзүүлсэн завхан аймгийн Тосон Цэнгэл сумын харьяа цэргийн химээх шагж зааныг дараа жилийн баяр наадмаар 9-5 дахин 2 дахь үзүүлэхэд улсын арслан цолго олгоогүйгээс үзэхэд тэр үед зөвхөн төрүүлсэн бүхэд улсын арслан цол олгодог хатуу журам мөрдөгдөж байсан байж магадгүй юм аа л гэж байгаа шүү. 10 давж төрүүлж 9 давж үзүүлсэн цөөнгөө бүхчүүд байхыг бодоход нэрэл заавал нөгөө нэг төрүүлж хийж арслан цол авдаг хатуу дүрм бас байсан байж магадгүй юм аа гэж байгаа. За яг хуу энэ одоо нөгөө нэг юм 9 даваад үзүүрлээд те тэгсэрнээсээ заан цолондоо байгаа ч гэдэм үү те төрүүлж иж арслан цолтой болсон ч гэдэм үү яг иймэрхүү тохиолдол ганцхан энэ хүн дээр бас байгаад байгаа юм биш юм байна л да. За жишээлбэл дурдах юм бол бид нар нөгөө урд нь ярьжсэн урт гарт лавг арслан гэж байгаа. Лавг арслан чинь улсын их баяр наадамд нэг төрүүлсэн 2 үзүүрлсэн байдаг. Тэгээд лавг арслан гэдэг бас тэгсэрнээсээ те 33 онд 10 дав төрүүлсэн. 31 онд 9 дав төрүүлсэн. 39 онд 8 давж үзүүрлсэн байдаг. Ер нь үзүүрлсэн 2 удаа үзүүрлсэн шүү. Ингэсэрнээсээ одоо арслан гэж яваад байгаа зү. Тэнтэй адилхан Мөнгөн морьтын энэ чимэд арслан байна. Бас улсын баяр наадамд 1 төрүүлсэн, 2 үзүүрлсэн. Одоо 35 онд 10 давж төрүүлсэн заяа. Тэгсэрнээсээ л улсын арслан. 34 онд 9 давж үзүүрлсэн, 36 онд бас 9 давж үзүүрлсэн. Ирнээсээ л арслан гэдэг цолтой яваад байгаа. За манай шагжийн хувьд болохоор одоо 1 төрүүлсэн, 2 үзүүрлсэн те. Бас л ядгаа байхгүй 10 давж төрүүлээд 9 давж үзүүрлсэн ирнээсээ л одоо арслан гэж үчтэй яваадсан. За аюур гэж арслан байдаг. Улсын наадамд бас 1 төрүүлсэн, 1 үзүүрлсэн. Бас л арслан. За Банзар арслангийн хувьд бас улсын наадамд 1 төрүүлж 1 үзүүрлсэн. Бас л арслан байдаг. Нэг гоё юм гэхээр юу юм гэхээр шүү дээ, тэ. Одоо бид нар за 2023 онд Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын 100 жилийн ой болсон юм байна. Тэгэд энэ 100 жилийн ойгоор Шагж Арслангийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бүхийн барилдаан зохион байгуулагчилтэй. Тэгсэн чинь тус барилдааны үеэр Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын нутгийн зөвлөл тэгээд засаг даргын хамгийн газраас Монголын үндэсний бүхийн холбоонд Шагж Арслангийн одоо юм зурмал хөргийг дурсгал болгон хадгалуулсан бол Монголын үндэсний бүхийн холбооноос Шагж Арслангийг одоо нэг улсын наадамд үзүүлсэн амжилтыг нь батламжийг тус сумын хамт олонд гардуулсан байдаг. Ингэж гардуулахдаа энэ одоо батламжин дээр Шагж авраг гэж бичиж өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр одоо Монголын үндэсний бүхийн холбооны аваргууд гэдэг дээр нэр нь бүтгэлтэй одоо бүхчүүд байдаг байхгүй. Аваргууд юм нэр бүтгэлтэй. Тэрэн дунд манай Шагж гэдэг хүнийг бол аваргаар бүтгсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ нэвтрүүлгээс хойш хэдүүлээ энэ хүний талаар дуусгахдаа Шагж авраг гэж тусаж ярьж байгаа юм. За тэгээд Монгол бүхийн өргөнд байрлах үндэсний бүхийн аваргуудын зургууд байгаа. Тэр дунд Шагж аврагын зураг бас байрлсан байдаг. Тэгэхээр албан ёсоор Монгол улсын авраг Шагж гэж болохоор байгаамаа.
За ашгүй дээ. Би бүр яа үнэхээр харамсалтай байгаа байхгүй. Тийм шүү дээ, тий? Тийм. Ядж хаад ийм залуугаараа одоо бурхан болцсон. Цаашаа барилцсан бол юу болохыг бүр таашгүй юм байна. Тийм шүү дээ. Цаашаа бүр илүү барилцсан сайжруулсан тий. Дөрвөн жил барилтаа дөрүүлэнд нь шүвгийн дөрөв, үзүү төрөө гэж байгаа шүү дээ, тий. Тэгээд ер нь л амар байгаа шүү дээ. Дөрвөн барилгатай ингэсэн. Тэгээд төрүүлээд дараа жил нь барилдаагүй нөгөө тэрний дараа жил нь хойдон жил нь 32 онд ер нь бол үүд болчихж байгаа байхгүй. Хэрвээ цаашаа барилцсан бол бид нэр бүр домогт авраг гэж ярих хэрэгтэй байсан. За баярлалаа ганууш. Авраг болсон чинь бүр сэтгэл санаа онгоогоо сайхан болчихлоо. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа бариатай Forward Motors болон Од мөндөр суугийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сууг болон NTV телевиз. За 83.3 107 столгийн Од мөндөр радиогоор хүрсэн. За ганууш маш сайхан дугаар хүргэсэнд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.